Чи хий юм бэ? Юу юм бэ? Амьдрал цаадаг хий юм бэ? Тийм. Хэрэв би яг хувь хүнийхээ амьдралыг та нар зааж байгаа бол харин тэндээс суралцаад их юм их байхгүй. Алдагаар дүгнэ. Би яг та нартай адилхан юм байхгүй юу? Цохиход өвдөн, зодуулсан жишээ зөндөө, гадаа хонсон өдрүүд болгоно. Мөнгөтэй үедээ мөнгөтэй, мөнгөгүй үедээ мөнгөгүй. Нэг гоц ухаантай биш. Гэхдээ бэр чадал гэхээс илүү яг хүнтэй оюун ухаан төвтэй хүн байсан хэвтэл байсан. Одоо ч магадгүй байгаа. Тийм болохоор нэг камерын сансууж штэ. Тэгээ надад төмөр өрхөөс илүү ном шиг намар байсан. Тэгээ ингээд бизнестэй хоос илүү юм тасглаа их илүү надад таашаал юм төрүүлдэг. Гэхдээ би тамир дуугүй гэсэн үг биш. Гол нь яг залуу наснд хүн бүх төрөлтэй хөгжиж гэхээр зарим утгаараа нийгэм цаг зав олон зүйлс байдаг байхгүй юу. Гэтэ энэ магадгүй шалтгаан байх л та. Бизнестэй юу гэсэн чи мөнгө байхгүй, цаг байхгүй гэдэг. Тэгэхээр энэ зүйлээ яг энэ хэрэгцээгээ тэгээ эрүүл байх хэрэгцээгээ бие махбодын хүч чадал хэрэгцээгээ юугаар нөхт юм бэ гэхээр мэдээж би яг дахин зэрэг хөлбөмбөг нөхдөг. Энэ бол 15-аас 20 минутын цаг зарцуулаад хийх боломжтой тийм цогц тасгал. Залуунд мэдээж залуучих гэхээс илүүтэй энергийн чадвараа сайжруулах, илүү оюун ухаан төвтэй болох, илүү тесрэлттэй болох, тэ илүү өөрийгөө олох гэх мэтчлэн тиймэрхүү чадруудыг өгөх зорилготой. Хэрвээ нас тогтсон хүн байх юм бол залуу настай ирч хүчийг дотроос нь эргэн сэргээх зорилготой. Би дотроо байсан эрчим хүчийг бид нар ямар нэгэн байдлаар алдсаар байгаа. Тэ бэлгийн энергиэр ч юм уу, эсвэл доош чиглэсэн энерги урсгалаар ч юм уу, хоол хүнсээр ч юм уу, ер нь бүх зүйлээр дамжуулж, бодол санаагаараа ч юм уу, дээгүүрөө болон доогуур дандаа ингэж эсвэл хэрэггүй сэтгэлийн холбоосууд. Ер нь хэрвээ алдагдал гаргая гэвэл бүх хүрдэн дээр алдагдал байх боломжтой байхгүй юу? Тэгээ би мөнгө төргөний хувьд, зүрхтлийн хувьд, хэрэгтэй хэрэггүй харилцаа, дүүн шархнууд, тэ хогийн харилцаанууд зөндөө штэ. Тэгэхээр тэр болгоноос яг тустай ангид байгаа тэр болгоныг бүтээхийн тулд биднээс илүү их хичээл зүтгэл зөв байдал хэрэгтэй. Байн алдагдал хийсээр л байгаад угаасаа энэ зүйлийг амьдралыг хоосон юм шиг үхлээр дуусан зам юм шиг боддог болсон байж магадгүй. Тийм биш. Эсвэл Facebook гүйлгэсээр байгаа хэрэгтэй хэрэггүй хуурамч багш нар янз янзын цэцэрлэг хийсээр байгаа. Хоосон аврал ярьсаар байгаа. Сайн үний дүр үсгсэн хуурамч итгэрүүдээр дүүсэн нийгэмд та нар яг үнэхээр гоё амьдралыг жинхэнэ авралыг хайгаад олж чадахгүй. Дээрэс нь цаг үе тутамдаа хүмүүс сайн хүн муу хүн хоёрын хооронд нь ялаж чаддаггүй яагаад гэвэл тэр харааддаг байхгүй. Би ч гэсэн яг гаднаас харахад нэг дөрөв нүдтэй уул нь харааны шил зүтгэлтэй хүмүүс дөрөв нүдтэй гэж залуу хүн нэг доожоо ямар ч юм харагдчих мэдэхгүй л дээ. Гэтэ яг миний түгэж байгаа мэдлэг хэрвээ энгийн тэнт ингээс дүр эсгсэн утлаа машин унсан гоё юм ярьсан нөхдүүдээс зарим утгаараа илүү хямдхан, илүү үр дүнтэй, илүү төгс арга байж магадгүй шүү. Яг одоо би та нарт ингээд ийм айш үгээ харуулж чадахгүй ч гэсэн ингээд цаг хугацаа хичээл зүтгэл хөдөлмөрөөр харуулах болно. Тийм болохоор харуулна гэсэн үднээс л энэ зүйлийг хийж эхэлсэн. Тэгээ 2 жилийн дотор биш 20 жилийн дотор үр дүнг нь үзэн гэсэн сэтгэлээр ихсэн зүйлийнхаа одоо яг талд нь хүрэх. Дахиад нэг жил дотор байна. Он гараад бол би яг энэ зүйлээр хичээллээд хийгээд нийтдээ одоо ингээд 7-8 жилийн нүрэг он гараад 9 жилийн нүрэг үүсэх юм байна. Тэгээд тэр 9 жилийн хугацаа дахиад нэг жил хэмжил 10 жилийн хугацаа. Гэхдээ энэ бол багагүй хугацаа. Энэ зүйлийн тэгээд 7-8 жилийн хугацаанд олон ч нөлөөсүүд үзсэн, олон ч хагслууд үзлээ. Олон ч удаа мөнгөгүй болж үзлээ. Одоо ч гэсэн зарим үедээ мөнгөтэй, мөнгөгүй үедээ мөнгөгүй. Гэхдээ юу гэж нэг зүйл сайхан. Би мөрөөдөлтэй байна гэдэг. Би амьд байна гэдэг. Тэгээ надад амь насны баталгаа байна гэдэг. Дээрэс нь би залуу байна гэдэг. Над хийж бүтээх боломжоор дүрэн, сонголтоор дүрэн амьдрал гэдэг хамгийн сайхан баггүй. Хин нэгэн шиг хөлөөж суухын оронд, шалтак тавьж суухын оронд тэнэгч байсан хамаагүй халддаг хүмүүст амжилтанд хүрэх юм аа. Тийм болохоор энэ 1000 удаагийн миний оролдох намайг нэг ч гэсэн алхам урагшлуулах байх. Би нэвчлүүдээр л дамжуулаад өөрийнхөө дуу хоолойг нийгэм рүү хашгираана тэ зүгээр хөргөөс орчих байх. Тэр болтол хичээсээр л авах болно. Сан таач хэсэг хичээх боломжтой шүү.